Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бодлого бизнесийн орчноо хэрхэн сайжруулах ёстой мөн Америкийн компаниуд Монголын зах зээлийг өнөөдөр яг ямар өнцгөөс харж байгаа талаар бид ярилцахаар Монгол дахь Америкийн худалдааны тамгын гүйцэтгэх захирал Адиа Эрхэмтэй ярилцаж байна. CNBC тавтамжлалын эмнэлгийн үндийг хүргэе. За баярлалаа. Сүүлийн өдрүүдэд бас яг хамгийн анхаарал татаад байгаа сэдвээс эхлэе л да. Энэ маань юу гэхээр Rio Tinto засгийн газар Монголын ард түмэн. Тэгэхээр оюутлахын хэлцээр бол яхахгүй зүгээр нэг уул уурхайн одоо нөхцөлийн талаарх маргаан хэлцээ биш байх. Нэг талаас Монголын хөрөнгө оруулалтын орчны шалгалт гэж хэлж болох байх л да. Тэгвэл ер нь та бүхнийг одоо энэ өнцгөөс харах юм бол та бүхэн ер нь ямар хөө байр суурьтай энэ бүх процессыг ер нь яаж харж байна? Тэгээ яхахгүй Rio Tinto буюу оюутлахын төсөл маань Монгол өнөөдрийн байдлаар Монгол ороод ирсэн хамгийн том 3 дахь хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт нь бол яхахгүй мөн байна. За тэгээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан 70 урхан бүтээн байгуулалтын ажил эхлэнээс хойш өнөөдөр хүртэл ингээд засгийн газар Rio Tinto-ны официал эзэмшил маань ингээд маргаантай асуудал шийдэгдэхгүй ингээд өнөөдөр хүртэл явсаар байгаа нь бас ерөнхийдөө бас харамслаа байгаад байгаа. За манай танхимын үед мэдээж бид нар бол гадаадын хөрөнгө оруулалтыг мэдээж тууштай дэмжсэн энэ Rio Tinto оюутлахаа ерөнхийдөө тууштай дэмжсээр ирсэн байгаа. Тааш дэмжих болно. Тэгээд энэ дээр яг бид нар хүсэж байгаа зүйл ерөнхийдөө харилцан ойлголцоод ямар нэг тийм ерөнхийдөө аль харилцан ойлголцоод магадгүй тэр хийх ёстой боллуудаа хийгээд ойлголцоод яваад тэр одоо зээлийн хүү байд юм уу тэр одоо яригадаад байгаа асуудал бүгдийг нэгэ шийдээд явчаасаа гэсэн юмтай байгаа. Яагаад ингэж яасан гэвэл ер нь Rio Tinto бол өөрөө мэдээж үндэсэнд амсан хамгийн том одоо хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч компани. Тэгэхээр бусад одоо Монголын манай төрөөс ерөнхийдөө за шинээр хөрөнгө оруулалт татна гэж ярьдаг. Тэгэхээр шинээр татахын тулд өнөөдөр ороод ирсэн байгаа энэ хамгийн том одоо хөрөнгө оруулагчтайгаа бид нар хөдөлгөөн малцаад явах юм бол энэ маань айгүй том эерэг мэсэх гэдэг байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр шинээр Монголын шинж хөрөнгө оруулагчд бол өнөөдөр ороод ирсэн хүмүүсээс л асууна. За Монгол үнэхээр ямар одоо бизнес их боломжтой юм уу, сорилттой юм уу? Тэгээд мэдээж хэрэг тэд нар маань ингээд ерөнхийдөө за мэдээж жижигхэн зах зээл тэр нэг олон зовлонгийн хэлсэн ч гэсэн за бизнес их боломжтой ерөнхийдөө Монголын төр засаг бол ингээд тууштай хөрөнгө оруулалтыг дэмждэг гэдэг тэр ерөнхийдөө бас мессеж өгөх юм бол мэдээж хэрэг энэ Rio Tinto-г дагаад бусад том ингээд ерөнхийдөө компаниуд л ороод ирэх боломжтой. Анх ер нь 23 он 70 дуурхайн одоо 70 уурхайн бүтээн байгуулалт ашиглалтанд орж байхад бид нар бол дараагийн оюутлага хаана байна гэдэг тэр мессежийг айгуу тууштай бол энэ ярьж ирсэн. Санаа нь болохоор ингээд бас ийм хэмжээний Rio Tinto шиг бусад том хэмжээний үндэсэнд амсан компаниуд Монгол орж ирээч. Яг тэгвэл засгийн газар ерөнхийдөө бол Rio Tinto шиг том үндэсэнд амсан компанитай бол ажиллаа сурчлаа гэдэг тийм мессеж өгсөн бол айгуу бас хэрэгтэй байх байсан. Тэгээд яг өнөөдөр мэдээж хэрэг бас тийм Монголыг сонирхоод ороод ирэх гэсэн одоохондоо том бол үндэсний компани харагдахгүй байна. Тэгээд нэг эрэг мэдээж хэрэг Бадрах энержи тийм ээ ингээд ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдлаа. Бусад дагалаад тэр шаардлагатай бусад гэрээнүүд ингээд зурагтаад явж байна. Тэгэхээр энэ маань бас нэг том яарах бас нэг том амжилттай. Нэг одоо юу гэдэг энэ амаргүй байгаа бизнес орчинд бас нэг гэгээлэг мэдэн бол яхахгүй Бадрах энержийн хөрөнгө оруулалтын гэрээ байна. За одоо хараад үзэлдэ дараагийн оюутлага хаана байна гэж мэдээж олон оюутлага байгаад байгаа. Гэхдээ засгийн газрын байр суурийг авч үзвэл та бүхэнд ер нь хэр ойлгомжтой байна. Нэг талаас харах юм бол энэ маань ард түмний буюу одоо нийтлэг эрх ашиг хамгаалах нь бол зөв одоо зайлшгүй зүй ёсны шаардлага. Хоёрдугаарт одоо оюутлахын төслийн үед аваад үзэх юм бол одоо тоон параметрууд гэж ярьдаг. Үнэхээр бас сонирхолтой л да. Нэг одоо тооны зардал нэг 2000 орчимд явдаг. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар зэсийн үн 13,000 $. Лимит дээр тоон нь байна гэж харах юм бол энэ ч одоо манайхан ч нэг тооны машин суугаад ашиг нь бодох дуртай шүү дээ монголчууд. Ингээд аваад үзэх юм нэг талаас. Нөгөө талаас энэ чинь бас 10 гаруй тонн доо алт гаргаж байгаа гэх юм бол энэ нь бас одоо 2 тэрбум орчим одоогийнхоо зардал одоогийнхоо ханшаар бол долларын орлогын их үүсвэрийг авчирж байгаа. Энэ болгоны хажууд бас давхар өөр яригадаад тахлаар мэдээж засгийн газрын хувьд бол байр суурийг хамгаалах нь зөв байх л да. Зүгээр байр суурийн хувьд бол хэр зэрэг ойлгомжтой байна гэж харж байна. Яг мэдээж засгийн газар бол ард иргэдийн за тэгээд их хурлаас тэр өгсөн чиглэлийн дагуу мэдээ байр суурь авал илэрхийлж байгаа. Тэгээд бидний хувьд мэдээж нарийн яг тоонууд нэг мэдээлүүд нь ямар байдлаар явж байгаа хэлцээрүүд нь тиймээс засгийн газар ингээд яг ямар тооцоонууд
харчлаа тооцоо хийгээд Rio Tinto ямар тоо бариад юун дээр энэ маань ингээд хоёр маань тоон ингээд ойлголтын зүрх үүсээд байгаа. Тэр яг нарийн мэдээлэл байхгүй байна. Зүгээр яг бид нар бол харж байгаа бол мэдээж зэрэг дөрөвний хэлснээр ерөнхийдөө бол ямар нэгэн байдлаар ингээд хоёр талаасаа ингээд ерөнхийдөө бас ойлголцох тэмдэг бас явагдаасаа ягаад гэвэл саяны сүүлийн ерөнхийдөө байдлаар бол нэлээд бас хатуу байр суурь илэрхийл зах шиг байна. Тэгэхээр энэ дээр бас ингээд яг нөгөө талаасаа Rio Tinto ч гэсэн бас ингээд цаашаад хамтраад ажиллана гэсэн юм байр суурьтай байна. Тэгэхээр энэ маань бас цаашаа ингээд ойлгосод яваасай. За нэг юу бас ерөнхийдөө Rio Tinto бол ингээд энэ оюутлагын гэрээ одоо бүтээн байгуулалт ажил явахын хажуугаар цаашдаа Монгол хайгуулын ажил хийх гэсэн юм сонирхолтой байсан. Сүүлийн 2 3 жил ингээд энэ маань нэлээд эрчимтэй явж байна. За энэ оны ингээд ерөнхийдөө одоо энэ хавар ерөнхийдөө энэ Монголд одоо дахиж тийм үеийн хайгуулын ажиллаа бол ингээд зогсоож байна. За энийг бол ерөнхийдөө мэддэгтэй ерөнхийдөө тэнд байжсэн хүмүүсээр ерөнхийдөө бүтцийн өөрчлөлт хийгээ тийм ээ тэр ерөнхийдөө ажилласан хүмүүс дотроо шилдэг ч юм уу шилждэг ч юм уу бүтцийн өөрчлөлт хийгээ тэр зогсож байгаа гэдэг маань бас тодорхой хэмжээнд бас мессеж өгж байгаа юм л лээ. За Монгол цаашаа дахиж юм хайгуулын явдал ажил хийгдэхгүй нэ. Одоо байгаа энэ ойдлогоо ямарч байсан энийгээд ерөнхийдөө ойлголцоод явъя гэсэн ийм байр суураас харагдаад байна л да. Тэгэхээр Америкийн одоо бизнесүүд ер нь Монгол дахь бодит хандлага нь юу юм бэ? Таны хувьд бол нэлээд олон одоо хүмүүстэй байнга уулздаг. Тэдний хувьд бол үзэл бодлыг нь сонсож температурыг нь мэдэрч байгаа ш. Тэгэхээр Монголын хувьд бол яг ямар хуу дүр зурагтай байна гадны одоо компаниуд гадны хөрөнгө оруулагч шүү дээ. Боломж гэж харж байна эсвэл за одоохондоо байж байгаа гэсэн мэт харагдаж байна. Тий яг нэг үгэлтэй бас яг одоо ингэ сүүлүүд Монголыг сонирхоод ороод ирсэн Америкийн нэгц улсын том одоо компани бизнесүүд одоохонд байхгүй байна л да. Тэр үл яг үнэхээр бодит байдал тийм байна. За тэгээ нэг ярддаг олон зовлонгууд байгаа тийм ээ нөгөө жижигхэн зах зээлтэй талайд гарцгүй засгийн газрын бодлого нь заримдаа нэг туйлаас нөгөө туйл рүү иргэдэг авилгын асуудал гэдэг энэ маань бүгд ингээд ерөнхийдөө бас яхахгүй бас сөрөөнөлөө үзүүлээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол юмрхүү бас зорилтууд байгаад байгаа. За яг манай танхим зүгээр бид нар бас уулзгаа тэр Америкийн талын бодлогын хүмүүс бол юу гэж хэлээд байдаг вэ гэхээр тодорхой хэмжээнд магадгүй энэ бүх зорилтууд байгаа нь үнэн. Гэхдээ Монгол өөрөө бас хаана Монголын социалист дутуу үнэлээд байна гэж хэлээд байгаа. За жишээлбэл том франчайзинг ороод ирэх бол бүрэн боломжтой. Нөгөө бидний яриад байдаг одоо өнөөдөр хүртэл Монгол Макдоналдс байхгүй, юу гэдэг Starbucks байхгүй. Иймэрхүү франчайзингууд Монголд ороод ирэх оронтой байна. Энийг магадгүй тийм бас нарийн одоо юм гэдэг нь ойлгохгүй. Тэгээд Монголын зах зээл энэ худалдан хүчтэй энэ залуу одоо хүн аммаань ерөөдөө шинэ соргог юм хүсэж байгаа гэдэг тэрийг бас дутуу үнэлж байна гэж хэлээд байгаа. За нэг өөрний бас нэг яхахгүй хаач үстэй том хүчнүүд мэдээж Трампын засаг хоёр дахь удаага тийм ээ иргэн ирлээ. Тэгээд Трамп 2 гэдэг энэ шинэ бодлогын хүрээнд бол Америкийн эрх ашигны тэргүүд Америк гэдэг тэр нөгөөний бодлогын бүх юмыг тэр өнцгөр хардаг болсон байна. Тэгэхээр бол үрд нэгээд ерөнхийдөө Америкт ашиггүй бол ерөнхийдөө ямар нэгэн санхүүжилт одоо ямар нэгэн гэрээ хилж авал их сонирхолтой болсон байх жишээ тий. Одоо ингээд яг хоёрын харилцааг авах юм бол Трампын хоёр дахь удаа иргэн ирэхээс өмнө одоо жишээлбэл манай нэлээд хэдэн бизнесүүд бол Америкийн хөгжлийн санхүүжилтийн корпорац санхүүжилт босгож байсан баг жишээ тий. Тэгээ худлаа хөгжлийн банк тодорхой хэмжээ санхүүжилт аваад цааш нь дамжуулан жижиг дунд үйлдвэрүүд дэмждэг ч юм уу. GN Beverage гэдэг ерөнхийдөө бас Pepsi болон бусад ундаа Монгол үйлдвэрлэдэг ч юм уу. Ийм санхүүжилт авсан амжилттай түүхэд байгаа. За тэгээд одоо Трамп ингээ 2 дахь иргэн ирсний дараа бол тэр урд нь магадгүй Монгол ингээ бас тодорхой хэрэгтэй хөгжлийн тэр төслүүдийг бол хаш иргэд Америк бол ингээ бас өөр нүдээр хардаг болсон байна. За магадгүй наад төсчмлээ танаа Монгол хэрэгтэй байна. Тэгвэл Америк наад ямар хэрэгтэй юм бэ гэдэг тэр өнцгөр хараад жишээл мэдний одоо мэдж байгаа бас манай гишүүн компаниудын өмнө батлагдсан байсан одоо жишээл санхүүжилтийг зогсоосон байх жишээтэй. Тэгэхээр иймэрхүү бас ингээд тэр талдаа нэг Америк талдаа бас ингээд засаграх бодлого нь өөрчлөлт гарсан байна. За манай Монгол талдаа ингээд бас энэ одоо нэг олон макро төвшний тийм ээ нэг олон зовлонтой асуудлууд хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ бүгд маань нийлээд бас хоригдлууд бас нэлийн хэвээрээ байгаад байна. Тэгсэн ч гэсэн бол манай танхим бол ер нь бас Монгол хаанаар хөрөнгө оруулалт боломж байгаа шүү. Энэ бол бусад адилхан хөгжиж байгаа орнуудын нэг жишээ. Бүр хамгийн бас тийм сорилттой ингээд хамгийн хэцүү бол газар биш ээ. Тийм ээ сорилт ингээд сорилт боломжууд нь бас тодорхой хэмжээнд тэнцвэртэй байгаа даа. Яг тэгвэл төгс төгөлөр нөхцөл байдал хүлээгээд тийм болохоор Монгол бизнес одоо хөрөнгө оруулалт гэдэг бол тийм л байхгүй. Ягаад тэгвэл энэ бол чинь бас сайн одоо бас нэлээд тийм боломжийн ба эрх зүйн орчин бүрдсэн байна. Тийм ээ бизнес одоо нээхэд Монгол бас нэлээд боломжтой. Тэгэхээр тэр эрх зүйн орчин бүрдсэн байна. За тэгэхээр институцийн хувьд ингээд ерөнхийдөө бас ингээд бүх юмуд байгаа. Тэгэхээр тэр одоо боломжтой энэ тоглоомын дүрм тогтооцсон юм орчинд бол
гадаадын ч дотоодын ч бизнесүүд бас ингээд бас мэдээж явах боломжтой. Баруун Америкт гоё гүүр барьчих юм бол Америкийн жуулчид ирэхээр гоё гүүрээр гарна штэ гэхэлэр бас тэр болгон сонсгоо хэлсэн гэж анзаарсан. Нэг зүйлийг асууя. Америкийн худалдааны одоо танхим маань дэлхийд даяар байдаг маш өргөн сүлжээ. Тэгэхээр зөвхөн Монгол биш одоо бусад энэ бүс нутгийн орнууд дээр маш их мэдээлэлтэй одоо харилцан үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Ер нь одоо Америкийн компаниуд одоо капиталын хуваарлалт явуулахдаа Монгол, Узбекистан, Казахстан зэрэг улсуудыг ер нь харьцуулахдаа яаж харж байна. Тэн дээр манай Монгол улсын гол одоо онцлог ялгарл нь юу гэж тарах. Яг тэгэхээр ер нь сүүлийн үед яригдж байгаа гол өгүүлэмжийн нэг дүр зураг нь юу гэхээр Узбекистан, Кыргызстан гэх ийм одоо станы орнууд маань илүү их анхаарал татаад байгаа юм биш үү гэж ажиглагдаад байгаа. Тийм манай одоо дахин мэдвэл бид нар бас нөгөө Ази намхан далайн бүсийн бусад одоо ажиллахын танхимуудын тийм зөвлөд гэж байдаг 25 орн нэгдсэн. За юу гэдэг нь хятад те бүгд хятад ард улсууд юм Сингапур, Хонконг тэгээд ерөнхийдөө Ази намхан бүсийн үед мэдээж хэрэг тэд нар аягүй том зах зээлүүд байна тийм ээ. Тэнд бол асар их одоо хөрөнгө оруулалт орж иж байгаа тийм юу яхахгүй байна л да. Тэгээд хоёр талаа нь бид нар ерөнхийдөө яг энэ Америк нэгдсэн улсын дээд шүүхээс Трампын нөгөө тарифтай холбоотой шийдвэр ерөнхийдөө их зүүн үнэлэх үү гэдэг шийдвэр гарч байгаа бид нар вебинар хийжсэн. За вебинар хийж байхад ерөнхийдөө аягүй ямар асуудал гарсан гэхээр бол за ингээд энэ дээд шүүхэн ингээд шийдвэр гарч байгаа нөгөө тааштай ингээд энэ Ази намхан далайн орнууд чинь хэдийн хэмжээний татвар тариф нодуулах гэдэг юм бэ 10 болсон юм уу 10 хэвээрээ байгаа юм уу 30 юм уу тий бүр тарифгүй болсон юм уу гэх нэг тийм аягүй ойлгомжгүй байдал үүсэж ирсэн. Тэгэхээр тэр бол яхаарахгүй ингээд бас ер нь бол том зах зээл гэлтгүү тэр Ази намхан далайн орнуудад ч гэсэн бас бизнес хийх зүйл амаргүй болсон байсан. За тийм Монгол улсыг ерөнхийдөө бол бас энэ бүс нутагтаа бас цөөхөн тооны ардчсан орнуудад үзээд Америкийн засаг захиргааны гаач гэсэн ерөнхийдөө Япон, Бүгднайм Солонгос улс, Монгол гэдэг ерөнхийдөө ийм одоо юу гэдэг маршрутаар ерөнхийдөө Америкийн өндөр албан тушаалд айлчт хийж байна. Тэгэхээр энэ яхахгүй энэ одоо бас юу манай юу гэдэг энэ бас ардчсан бас тийм холбоотой улс гэдэг юм уу тийм үү гэхэд Япон, Солонгостай манай бол нэг төвсөнд одоо ингээд юм авч үзэж байгаа юм байлээ. За сүүлийн яриадаа Төв Азийн тийм орнууд байна. Тэд нар маань ерөнхийдөө бас нэлээд эрчимтэй Америкийн байна өмнө гадаад хөрөнгө оруулалтыг татгаар ингээд ажиллаж байгаа тийм одоо санаачлал. За энэ доо мэдээж Казахстан бусдаас ялгарч байгаа. Казахстанаас бол яхахгүй нь олон энд бас шийдэлтийн Иранаас шийдэлтийн энэ өнгөрсөн хугацаанд бол нэлээд том реформуудыг хийцэн гадаад хөрөнгө оруулалтыг тууштай бодлогоор дэмжиж ирсэн байх жишээ тий. За бусад Узбекистан юу гэдэг бус орнуудыг авч үзэх юм бид нараас амтчаам Узбекистан Америк худалдааны танхим Узбекистан дахь Америк худалдааны танхимтай бол холбооч ерөнхийдөө бас гишүүн компани Монгол компанид холбооч тийм ажил хийж ирсэн. За тэнд бол яхахгүй Узбекистан маань бол яг хөө ингээд хөрөнгө оруулалтыг гадаад хөрөнгө оруулалт ингээд дуудаж байгаа хэрнээ бас яхахгүй бас тийм авторитар дэглэмтэй болсон юм байлээ. Тэгэхээр бол энд бол тухайн яг тэр ишгүүлж байгаа тэр гэр бүлтэй л ойр холбоотой байхгүй бол ямар нэгэн гадаад хөрөнгө оруулалтыг бол ерөнхийдөө бол тийм бас дэмжих юу байхгүй бол юм байлээ. Тэгэхээр бол тэн дээр бас яг бас тийм одоо ингээд үгдийн том одоо ингээд ялгарл үүсчихэд байгаа юм бол харьцангуй тийм байхгүй юм байлээ. Хамгийн сүүлд маш тавцхан бид хоёр ярьслаа дуусах хамгийн сүүлд нэг зүгээр товчхон асууя л да тэр нэг үгээр одоо энэ жил Америкийн одоо гоё брэнд гэх үү Монголд үйл ажиллагаа эхлэх юм байгаа юу? Нууц хаваалцвал. За энэ жил онцлог гэвэл 2.8 Америк нэгдсэн улс одоо тусгаарсан 250 жил яваа. Тэгэхээр энэ бол нэг том одоо жишээ байна. Тэгэхээр энэ хүрээнд бид нар яхахгүй бас Америкийн бизнесүүдийг за жишээл манайх бол ялангуяа технологийн хэмэл оюуны чиглэлийн одоо чиглэлээр бол Америкийн талаа хамтран ажиллаад ийм том одоо экспертүүдийг ирүүлж харж ямар ч байсан байгаа гэж ойлгож байна. Тийм. За их баярлалаа. Бидэнтэй ярьсан.